За шинэ 7 хоногийн сүүлийн өдөр өнөөдөр улс төрд юу болоод өнгөрвөө гэж. Би бол одоо салбарын сайдын хувьд бол их сэтгэл дундуур байна. Нэг хэсэг хүмүүст боломж олгоод нөгөө хэсэг хүмүүсээ дарамтлагдаг тэр хിവэрэ байх юм байна. За өнөөдөр чуулган хуралдсан Баасан гариг 4-т болон 5-т өдөр чуулган хуралддаг. Өнөөдрийн чуулганаар хэд хэдэн чухал одоо хуулийн төслүүдийг хилцсэн байгаа. За түүнээс хамгийн одоо эхлээд эрэгтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн батллаа. За энэ хууль ер нь яг ямар утга учиртай хууль юм бэ гэхээр ерөнхийдөө донорын тухай хууль гэдэг чинь энэ анхдагч хууль байгаа. Манай Монгол улсад ер нь донорын тухай хуулийн зохицуулалт байхгүйсэн учраас Чимбүрэн тэргүүтэй гишүүд Чимбүрэн гишүүн энийг ингээд санаачлаад тэгээд өнөөдөр эцэслэн батлал өнөөдрийн чуулганаар. Тэгээ энэ дээр яг маш олон заалттай за нэг 20 гаруй жилийн 26-7 заалттай байсан баха. Тийм заалттай хуулийн төсөл байгаа. Тэгээ яг нэг хоёр гол юм ярьж байна. Мэдээж амьтаа донор, амьгүй донор гэж байгаа тийм. Ер нь донор болоод яг яах юм бэ гэдгийг. Амьтаа донорын одоо ийм нийгмийн баталгаа байгаа юм байна. Нэг тухайн үед одоо донор болоод хэсэгхэн зур хөдөлмөрийн чадвараа алдсан тэр хугацаанд дундад цалинтай тэнцэх хэмжээний одоо тэмж юм уу юу гэх юм те одоо хөдөлмөрийн чадвараа алдсан юм мөнгө л авах юм байна л да дундад цалин хөлсдөө тэнцэх хэмжээний яг тэр хугацаанд. За тэгээд одоо жилдээ нэг удаа шинжилгээгээ бүтэн өгөх ирэх ч юм уу тэгээд сувил дамрах ирэх энэ гэдэг иймэрхүү зарим нэг нийгмийн баталгааг нь хангасан юм зүйлүүд заалтууд орж ирж байгаа юм байна. Тэгээ энэ нөгөө нэг юм хуулийн төслөө заагаад өгсөн юм байна л да. Энэ манай Монгол одоо эх орондоо Монголдоо зөвхөн одоо донор болно. Өөрийнхөө одоо донор болох гэж байгаа эд эрхтний гадагшаа экспортлох юм боломжгүй. Гаднаас ингээд импортлох харин боломжтой. Та тодорхой одоо эд эрхтэн Монгол руу импортлж донороор одоо ингээд сэлгэх юм боломжтой. Зарим нэг заалтууд орсон байна. За тэгээд амьгүй донорын талаар мөн одоо тэтгэмжийн талаар ганц нэг заалт тусагдсан байна. Тэр нь яах юм бэ гэхээр амьгүй хэрвээ одоо амиа алдсан тэр хүн донор болох ингээд нөгөө нэг амнасаа алдахаас өмнө донор болох одоо гэрээсэл гэдэг юм уу те ингээд хүлийн зөвшөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн хүнсний доод хэмжээний тэнцэх хэмжээний мөнгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ийм оршуулгын зардлыг гаргаж өгөх юм байна. За тэгээд хөдөлмөрийн хүнсний доод хэмжээ одоо 700 хэдэн мянга байгаа 730 лөө 92 ч лөө тэр хавцаа байгаа гэж бодохоор нэг 7 сая хэдэн зуун мянган төгрөгийн оршуулгын зардлыг гаргах юм байна. За тэгээд зарим нэг юм заалтууд орж ирж байгаа. Гэхдээ яг нэг 2-3хан л заалт байгаа. Тэгэхээр амьгүй донор төр. За тэгээд ямар тааш одоо Монгол улс өнөөдөр эхлээд ийм донорын тухай хуультай болж байна. Тэгээд албан ёсоор одоо хуулийн дагуу эдис эрхтэнгээ шилжүүлээд ингээд цаашаага амьдрах боломжтой нэг амьдраад ингээд явах юм боломжийг бүрдүүлж байна гэж. Тэгээд өмнө нь яг хөө ингээд нөгөө донорын тухай хууль яг ингээд албан ёсоор байгаагүй учраас гадагшаага явж имжлүүлэхтэй иймэрхүү зүйлс их байсан. Тэгээд одоо бол ингээд Монголдо зарим нэг ингээд хагалгаад нэг эдис эрхтэн шилжүүлэх хагалгаа хийх юм боломж нь хуулийн дагуу бүрдэж байна гэж ойлгож болох нэ гэж. За ийм хууль. Тэгсэн араас нь нөгөө нэг гадаад зээлийн үр ашиг ашиглалтын тухай нөгөө нэг хууль орсон. Энэ хууль унсан. Тэг яагаад унсныг одоо би та бүхэнд ерөнхийдөө иймэрхүү болоод унсан гэж таамаглаж байгааг тайлбарлаж байна. Энэ гадаад зээлийн тухай хууль нь өөрөө яг нэг удаагийн шин чанартай юм хууль байгаа. Гэхдээ энийг дахиад хэн нэгэн өөр засгийн газар дахиж оруулж ирээд дахиад ингээд төсөөс гадуур ингээд мөнгө зээлж аваад ингээд хэрэглээд ахыг үүсэхгүй учраас нуусан баг. Тэгээ нэг удаагийн чанартай гэж байгаа. Энийг одоо жишээлбэл одоо ингээд энэ хуулийн дээр газрын тос Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц тэгээд сэлбэд төв орж ирж байгаа. За энэ хуулийн ингээд зөвшөөрөөд явуулчих энэ удаа нэг удаагийнх юм зөвшөөр явуулчлаа гэж бодоход араас нь дахиад нэг засгийн газрын гишүүч юм уу засгийн газар орж ирээд за энэ одоо төслийг урагшлуулах гэсэн чинь нэг удаагийн гадаад зээлийн үр ашигыг
ашиглалтын тухай юм хуулийг дахиад ингээд санаачлаа тий. Дахиад ингээд төсөөс гадуур ингээд мөнгө төгрөг зээлээд ингээд явах шаардлагатай байна гэдэг ингээд ороод ирсэн. Тэгээ эн чинь бүр сүлдээ ингээд утгаа алдаад нөгөө төсөө бид нар хилцээд ах шаардлагагүй ч болох юм юу очно гэсэн. Тэгээ төсөөс гадуур ингээд нөгөө зээлгээ хилцээд байна гэсэн ийм утга учиртай болж байна. Тэгээд хоёрдугаарт нөгөө Celeb D2 ороод ирсэн. Тэгээ Celeb D2 ороод ирэнгүүт хүмүүс их маш их зөцсөн. Тэгээ энэ юу уг нь газрын тосны үйлдвэр тэгээд Эрдэнэ бүрийн цэглэхай станц гээд дэмжээд явъя гэж бодож ирсэн чинь өмнөх оны өмнө л тий зээчлээ. Celeb D2 нэмэгдээд ороод ирсэн. Тэгээд Celeb D2 дээр маш реакцсэн. Яагаад гэвэл Celeb D2 дээр нөгөө нэг нийслэлийн төлөөлөгч Сэргэлэн Баатар гэж залууч нь өөрийнхөө хамаарал бүхий компаниар тэнд ороод тендер мендер аваад ингээд бодлоо үсгээд явцсан. Тэгээ ингээд нийслэлээс ингээд явж байгаа тендерүүд нь юус бүгд ингээд нэг олиггүй ингээд бодлоо үсээд идэг. Тэгээ энэ төсөл орж ирсэн учраас гişүүд нэр нүрээ бодсон. Хоёрдугаарт ингээд улсынхаа мөнгийг бодсон баг. Тэгээ ингээд эсэргүүцсэн гэж. За тэгээ энэ хуулийн төсөл унлаа. Тэгээ энэ хуулийн төсөл унсны араас нөгөө нэг аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдны нилээн гундуухан яриа өглөө. Тэгээ тэр нь юу гэж ерөнхийд нь юу гэж ярьсан бэ гэхээр энэ одоо хуулийн төсөл батлагт унснараа газрын тосны үйлдвэр цаг хугацаанд орох боломжгүй боллоо гэж яриа өгч байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл байна шүү дээ тийм. 1-2 жилийн өмнө за ер нь яригдаж эхэлж байхаа үед Дамдны өөрөө ам өгсөн байдаг байхгүй юу? 2026 он билүү 27 онд та бүхэн оны сайн харж байна. Би газрын тосны үйлдвэрийг ашиглалтанд оруулнаа гэж ам өгсөн байдаг. Тэгээ одоо энэ амар том шалтгаан болчихж байгаа байхгүй юу? Дамднэмд энэ хуулийн төсөл унчаар бид нэр одоо ингээд цаг хугацаанд энэ үйлдвэрийг оруулах боломжгүй боллоо гэдэг ингээд юм шалтгаан үүсэж байгаа юм Дамднэмд. Түүнээс энэ төсөлтөө угаасаа өөрөө оруулна гэдээ ам өгсөн байсан бохгүй юу? Тэгээ угаасаа оруулж өгч чадахгүйгаа өөрөө мэдж байгаа мөртөө тухайн үед ам өгсөн. Тэгээ энэ хуулийн төсөл нь яг яригдчихсэн. Тэгээд батлагдчих واخ гэж найдсан болов яасан бол мэдэхгүй байна. Тэгээд одоо унчингууд бүр том шалтгаан болчих. Энэ хуулийн төсөл унгууд одоо ястай ингээд ажилт үйл явах хөвчлээ. Нэтэрэгээд ингээд хошоо хэмжээлээ сууж гинэ гэж. За ингээд ямар тач энэ хоёр хуулийн төсөл өнөдөр явагдлаа. Тэгээд төсвийн өрөөний мэдээлэл өнөдөр хилцсэн төсвийн өрөөний мэдээллийг нэлээд удаан хилцснээ эцэст. За тэгээд хоёр дахь хилцүүлэгт бэлтгэхээр байнга ороор шилжүүлсэн байгаа. Тэгээд зарим нэг тоо одоо өмнөх нөгөө 5 жилийн төлөвлөгөөнөөр тусгасан төлөвлөгөөнөөсөө ерөөсөө зөрсөн байна гэж гişүүд маш их шүүмжилсэн. Тэгэхээр энэ төсвийн мэдээлэл ерөөхдөө ингээ хараад тахад энэ ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө угаах гэсэн иймэрхүү зүйл болж байна гэд бүрэгдорж гişүүнээс ахуулаад шүүмжилсэн байгаа. Тэгээ учрал сайд болон инквайр сайд мэдээж оруулж ирсэн төсвийн мэдээлэлээ хамгаалах нь тодорхой. Тэгээ тэр хоёр бол энэ гарцаагүй сайн төсвийн мэдээлэл болсон гэд яриа өгсөн байгаа. За тэгээд энийг яг хилцүү байнгаараас гарч ирээд сүүлийн одоо хилцүүлэг дээр улсын хурал дээр яригдах үед нь илүү гоё дэлгэрэнгүй та бүхэн ярьж өгнө гэж. За тэгээд өнөөдөр нэг юм олныг одоо паникнд оруулсан гэх юм уу? Эсвэл албаар паникт орсон ч гэх юм уу? Нэг тийм хуулийн зөрчил үндсэн хуулийн цэцлэр за маргааныг эцлэн хилцлээ үндсэн хуулийн цэц. Тэгээ энэ юу байсан бэ гэхээр ерөнхийлөгчийн тухай хууль үндсэн хуультай зөрчилдөд байгаа талаар. Тэгээ ерөнхийлөгчийн тухай хууль дээр нөгөө ерөнхийлөгч нэг 4 жил сонгогдно гэж тусгацсан байдаг. Гэтэл нөгөө нэг шинэ үндсэн хуулиараа ерөнхийлөгч нэг удаа 6 жил гээд ороод ирсэн байгаа. Тэгээ энэ хоёр нөгөө нэг хоорондоо зөрчилдсөн. Тэгээ энийг нэг иргэн үндсэн хуулийн цэцэд өгсөн маргаан шийдвэрлээд өгөөч гэдэг өгсөн. Өнөөдөр үндсэн хуулийн цэцэд энэ маргааныг эцлээд за энэ ерөнхийлөгчийн тухай хууль нь үндсэн хуулиар зөрчсөн юм байна. Тийм учраас хүчингүй болголоо гэдэг юм шийдвэр гаргасан. Түүнээс энд нөгөө нэг яг нөгөө ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албан дарга өөрөө мөн Facebook дээр бичсэн байлээ. Энэ ерөнхийлөгчийн одоо хугацааг сонгох гэдэг тийм хууль маргаан биш шүү гэдэг. Тэгээ энэ бол зүгээр л нэг юм тэр ерөнхийлөгчийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн гэдэг үндсүүтэйгээ ингээд зөрчилдөд байна гэдэг маргааныг л эцсэн. Тэгээд ерөнхийлөгчийн тухай хуулийг тэр заалтыг нь одоо хүчингүй болгосон гэж. Тэгээ ер нь одоо энэ ерөнхийлөгчийн тухай хуулийг одоо шинжлэх талаар маш их яригдж байгаа. Тэгээд ерөөсөө орж ирдгүү. Ингээд яригдаад идэг одоо сүүлийн баг 3-4 жил яригдсан. Тэгээд орж ирэхгүй ингээд байгаад байгаа.
Улсын хурал энийг засгийн газарт ерөнхийлөгчийн тухай нэмэлт өөрчлөлтийг одоо оруулж ирэх юм эрхийг өгсөн байгаа. Тэгээд засгийн газар оруулж ирэхгүй явсаар байгаа. Тэгээд яг сүүлийн үед засгийн газар маш их докторгүй байна. Тэгээд тухайн үед бол оюун эрдэнэ засгийн газар барьж ирсэн. Оюун эрдэнэ доктортой байсан оруулж ирээгүй. Тэгээд араас нь ингээ нөр зандаа шийдвэр учрал гэдэг ингээ докторгүй явцсан учраас сүүлийн үеийн засгийн газраас бол энийг одоохондоо нэг ихэд эрт баг. Гэхдээ ер нь цаашдаа энийг оруулж ирэх нь гарцаагүй хэрэгтэй байна гэж энэ мэтэр ингээ зөрчилдөж байна гэж. За нэг иймэрхүү зүйл болсон. Тэгсэн нэг ийм яриа өгсөн байна. Монгол Ардын намын удирдлагууд дотор ер нь одоо тэр төв намны байран дотор Нямбатарыг удахгүй чөлөөлөх талаар яриа өгсөн байна. Тэгтээ бүр ойрын хугацаанд чөлөөлөе гэж яригдсан байна. Тэгээд оронд нь хэнийг тавих вэ гэдэг дээр харин яг тэрнийг хэлцэж чадахгүй, тохирч чадахгүй яваад байгаа юм да. Тэгээ яг нь Батамгалангийн тал бол ерөнхийдөө хотын даргаыг авчих санаатай байгаад байгаа юм. Тэгээ Батамгалан өөрөө хотын дарга болоход одоо нэгэн тийм имиж нь байхгүй болчихсон учраас тэгээд өөрийнхөө одоо фракцийн хүмүүсийг санал болгоод байгаа сурагтаа байна. Тэгээ яг манай Нямбатар ч юм бол хөвхөл хамт үхийгээд нөгөө Батамгаланга сүүлийн хэд хоног нэлээд гүйсэн. Тэгээд тэр ч одоо ашиг нь гарсан байна. Тэгээ баярыг нь аваад хайцсан бүр нийтгэс. Тэгээ ер нь одоо ингээд орны хүн нь яригдчихэж байгаа юм байна. Хотын даргаыг солих. Тэгээ манай хотын дарга бол солигдохгүй, хизээч одоо солигдохгүй юм шиг л явж байгаа. Тэгээ мэдхгүй энэ яг зөвхөн ярианы төвшөнд явж байгаа. Эдгээр чинь хортоо штэ. Нэг ингэж чөлөөлн энтер гэж ярьж ийснэ хоорондоо эвлэрээд тэгээд чөлөөлөхөө болонгуутлаа цаашаага ингээд явцдаг Монгол Ардын нам чинь тийм штэ. Ер нь тэгээ Монгол Ардын нам гэлтгүй улс төр өөрөө тийм. Тийм учраас ямар таач чөлөөлөх талаар яриа явагдсан байна. Тэгээ хэрвээ чөлөөлөх юм бол ойрын 14 хоногтой ч юм уу чөлөөлөх юм байна гэж ойлголоо. За тэгээ өнөөдөр улс төрд ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл боллоо. Маш олон зүйл өрнөлөө. Тэгээд яг хоо жижиг сажиг зүйлүүдийг орхичлоо. Тэгээ ерөнхий нэг иймэрхүү зүйл боллоо гэдгийг та бүхэнд ярьж өглөө. За ингээ эх 7 хоногийн шинэ улс төрөөрөө иргэн уулзлаа түр баяртай анхаарлаа тулсанд баярлалаа. Та бүхэн амралтын өдрөө мөн баасан гараг аядахтай өнгөрүүлээрэй гэж.